Төрийн албаны өдрийг тохиолдуулан Монгол улсынхаа нийт төрийн албан хаагчдаа түүн дотроо Орхон аймаг Эрдэнэтотынхон төрийн албан хаагчдаа Эрдэнэтотынхон ард иргэдийн нэрийн өмнөөс Монгол улсын төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх сайн сайхан ажлын амжилт бүтээлийг хүсэн өрөөё. Энэ жилээс эхлээд төрийн албаны өдрийг тэмдэглэж эхэлж байна. Өнөөдөр Орхон аймаг Эрдэнэтотын хэмжээнд нийтдээ төрийн 90 гаруй байгууллагад 6000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Орхон аймаг Эрдэнэтотын төрийн албан хаагчид амжилт бүтээл ажил хөдөлмөрөөрөө тодорхой үр дүн гаргаж гүйцэтгэлийн төлөлгөө ажлын үр дүнгээр улсын хэмжээнд тэргүүлж амжилттай ажиллаж байгааг түүхэн энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Ингээ Орхон аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс аймгийнхаа нийт төрийн албан хаагчдаа болон Монгол улсын хэмжээнд Монгол төрд зүтгэж яваа төрийн албан хаагчдаа төрийн албаны өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж эрүүл энх ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Монгол төр маань ололт амжилт ихтэй, Монгол түн маань амгалан тайван амьдарч их сайхан Монгол эх орон Орхон аймаг Эрдэнэтот маань цэцгэлэн хөгжих болтугай. Та бүхэнд баярлалаа.